За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сууч. За багшийг нь үүр заах гэдэг. Багш нь өнөөдөр та нарт хүн орчны хичээл заана. За хэдүүлээ өнөөдөр хичээлдээ орохын өмнө хичээлийн дэгтэйгээ танилцъя. Ямар дэг ашиглаж ямар дэгийн журмаар хичээлдээ оролцох ёстой юм бэ? За нэг уншаарай. Би багшийнхаа болон найзуудынхаа үгийг анхааралтай сонсож чадна. За багшийнхаа үгийг болон найзуудынхаа үгийг анхааралтай сонсох хэрэгтэй нь бусдыг маш сайн сонсох хэрэгтэй нь тий. За дараагийнх нь. Хичээлийн цагаа үргэлж барьдаг. За багш нь цаг хугацаа өгвөл яг хугацааны дагуу. За дараа нь. Бусдайгаа хамтаа илүү сайн суралцдаг. За хамтарч ажиллах нь байна тийм ээ. За дараагийнх нь. Би өөрийн санааг бодлоо чөлөөтэй илэрхийлж чадна. Зөв. Өөрийн санал бодлоо юу бодож байгаа чөлөөтэй илэрхийлэх нь гараа өргөөд хариулъя шүү заяа. За багш нь 3 карт байна. Хэдүүлээ би хинбэ гэдэг тоглоом тоглоё. За багш нь эндээс 3 картнаас уншаад өгвөл багшигаа хин гэж бодож байгаагаа сайн бодож жоод гараа өргөөд хариулъя шүү заяа. За нэгдүгээрт би бусдад тусалдаг. За бодож байгаарай. Би бусдад тусалдаг. Би бусдыг ангаадаг. Би цагаан өнгийн хувцас өмсдөг. За бэлгүүтэй. Эмч. Бүрөвдөрч. Эмч. Тэнүүн заяа. Сувилагч. Нандууч. Юу гэж бодож? Эмч. За энэ бусад гар өргөж байгаа хүмүүс нь юу гэж бодож байна? Эмч гэж бодож байна уу? За сайн байна. Та нар зөв таасан байна. Энэ бол эмч байлаа. Эмч. За дараагийнх нь. Дараагийн хүний бодож байгаарай. За би хэв журмыг сахиулдаг. Би алаг машинтай. Би замын хөдөлгөөн зохицуулдаг. За зэрэг хариулъя. Бүгдээрээ зэрэг хариулчих. Зөв цагдаа. Ямар мундаг ээ. Сайн байна. Цагдаа. За дараагийнх нь. Би бусдын алдааг засдаг. Надад үргэлж баярлалаа гэж хэлдэг. Би бусдад зааж сургадаг. Багш сайн байна. За багш. За тэгвэл эмч, цагдаа, багш эдгээр маань юу юм бол? Ажил, мэргэжил. За мэргэжил зөв. Эмч мэргэжилтэй, цагдаа мэргэжилтэй, багш мэргэжилтэй тий. За одоо тэгвэл эмч хүн ямар ажил хийдэг юм бол ажил дээрээ юу хийдэг юм бол гэдгийг багштай хэлье. За отгонд хэрэгэл. Эмч хүн юу? Хүнийг эмчилдэг. За амин заяа. Бусдад тусалдаг. Тариа тарьдаг. Мишель. За төгөлдөр. Өвцөн хүнийг эмчилдэг. За 3 дугаар салаанаас асууя. За эмчилдэг. За муу юм болов ямар ажил хийдэг вэ гэсэн тийм ээ. За тэгвэл эмч болоо уншаарай. Өвцөн хүмүүсийг За та нар зөв хариулсан байна тийм ээ. Өвцөн хүмүүсийг эмчилж ангаадаг, үзэж оншилдог, зөвлөгөө өгдөг. За тэгвэл цагдаа юу гэдэг юм бол? Цагдаа. За бүрөвдөрч. Бусдын муу үйлийг барьдаг. Сайн байна. Анима. Муу хүмүүсийг барьдаг. Баримтчилдаг. Сувдан чимэг. Муу хүмүүсийг барьдаг. За сэргэлэн. Муу хүмүүсийг барьж алсын үйл болдог. Зөв. За харъя. Уншаарай. Хэв журмыг сахиулдаг, замын хөдөлгөөнийг зохицуулдаг.
За тэгвэл цагдаа мэргэжлийн хийдэг зүйл нь хэв журмыг сахиулдаг, замын хөдөлгөөнийг бас зохицуулдаг байх нь тий. За тэгвэл багш юу хийдэг юм болоо? Багш. За тэгвэл Хүнд эрдэм нам сурах. эрдэм ном сургадаг. За 8-д учрал Хүүхдүүдэд авчил заадаг. зөв хичээл заадаг. За тэнүүн заяа. Хүүхдүүдэд бичиг ном унших чадварыг өгдөг. Зөв ихэр хоёр. Хүүхдүүдэд эрдэм нам заадаг. За Хүүхдүүдэд эрдэм алтан зул. Хүүхдүүдэд эрдэм нам заадаг. За сайн байна. Та нар хийдэг ажлын сайн мэдэж байна те. За уншия. Хичээл ном Уншиж, бичиж, бодож, сурдаг. зөв. Хичээл ном зааж, уншиж, бичиж, бодож сургадаг. За энэ гурван хүний мэрэгжил нь тэгвэл ийм юм байна. Хийдэг ажил нь ийм юм байна. Одоо тэгвэл эмчийн ажлын байр нь юу юм бол ажлын газар нь хариулаарай. Эмнэлэгт ажиллана. Ажлын газар нь бол эмнэлэг. Цагдаагийн ажлын газар юу вэ? Цагдаагийн газар, цагдаагийн хэлтэс. Зөв байна. Багшийн сургууль. За сургууль. За тэгвэл сонсоорой. Ажил гэж юу вэ? Ажил. За сая хэдүүлээ ярилцсан шүү дээ. Ажил гэж юу вэ? За бодож байгаарай. Ажил гэж яг юу хэлдэг юм болоо? Ажил гэдэг маань аль вэ? За бодож байгаарай. За хариулъя. Ажил гэж нөгөө хүүхдүүдэд тэжээгийн төлөө ажил хийдэг. За зөв. Мэргэжил. Ажил хий. За ажил. За тэгвэл та мэргэжил гэж бодоод байна те. Тэгвэл мэргэжил гэж юу вэ? Ажил, мэргэжил. Ажил, мэргэжил хоёр юу нь ялгаатай юм болов? За ямар ялгаатай юм бол? За. Нэг ажил ямар ч хамаагүй ажил мэргэжил нь тэр юуных нь нэрийг заадаг. За хийж байгаа ажлынх нь нэрийг заадаг. Тэгвэл энэ дотор бидний мэргэжил юу вэ? Эмч, цагдаа, багш. Тэгвэл бидний ажил юу вэ? Ажил. Зөв. Тэгвэл ажил гэдэг нь хүн биеэрээ хийж байгаа зүйлийг ажил гэдэг нь тий. За тэгвэл мэргэжил гэдэг нь юу хэлээд байна? За энэ хоёр тодорхойлтыг уншаад ажил мэргэжил хоёрын ялгааг хэлэх хөвгт байна уу? Ажил гэдэг нь мэргэжил гэдэг нь. За тодорхойлолтоо маш сайн ойлгож уншиж байгаарай. Дотроо уншаад ялгааг нь хэлэх хөвгт байна уу? Ямар ялгаатай юм болоо? Ажил гэхээр юм хийдэг, харин гэхдээ мэргэжил гэхээр боддог. Ажил гэхээр бидний хийж байгаа зүйлийг ажил гэдэг нь тий. Мэргэжил гэхээр яасан? Сургууль сураад, эрдэм ном сураад эзэмшсэн зүйлийг мэргэжил гэж хэлээд байна. За тэгвэл одоо багш нь бүр та нарт ойлгуулах үднэс багш нь ийм зураг байна. Зарим нь ажил хийж байгаа зураг, зарим нь мэргэжлийн зураг. За тэнгүүд багштай гарч ирээд ажлын зургийг мэргэжлийн зургийг мэргэжилтээр байрлуулна. За багш нь салаанаас хүүхдүүдэд зургийг өгч. За зураг авсан хүүхдүүд зургаа хараад байрлуулаарай. За зураг харсан уу? За зураг авсан хүүхдүүд нь гарч. За ажил гэж бодож байвал энд, мэргэжил гэж бодож байвал энд.
За бус хүүхдүүд нь хараарай. Саяхан гарч ирсэн хүүхдүүд ажил мэргэжил хоёрыг ойлгоод ялгааг нь зөв гаргаж ирсэн болов? Зөв байна уу? Зөв байна. За ажил гэвэл эхний зурган дээр юу хийж байна? Сонхоо арчиж байна. Энэ бол ажил. Хүн биеэрээ үлдчихэж байгаа учраас ажил тийм ээ? За юм уугааж бас ажил. Хоол хийж за тэгвэл мэргэжил гэдэг нь үсчин, тогооч, барилгачин, газ сунагч. За одоо та нар ажил, мэргэжил хоёрын ялгааг ойлгож байна уу? Ойлгосон. За тэгвэл танаа гэр бүлийн гишүүд байгаа тий? Гэр бүлийн гишүүдэд хин ордог лээ? Аав, ээж, ах, эгч, дүү, эмээ, өвөө. За тэгвэл тэр гэр бүлийн гишүүд дотор чинь танаа гэр бүлийн гишүүд ямар ажил хийдэг вэ? За гараа өргөө тариулъя. За эдэрч хахлаа. Газ сунагч. Өөр. Ямар эмч. Тогооч. Эмч. Ямар ажил хийдэг? За энэ саяын нэрлсэн хүмүүс юуг нэрлсэн бэ? Ажлыг нэрлсэн үү? Мэргэжлийг нэрлсэн үү? Мэргэжлийг нэрлсэн тий. За. Багш. Бас тогооч. Гагнуурчин. Гэр бүлийн гишүүд дотор зөндөө хүмүүс байгаа. Хинийх нь ч ажил хөдөлмөрийг хийж болно тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар ямар сэдвийн тухай үзэх гэдэг юм бол юуны тухай үзв? Ажил мэргэжил. За дэвтрээ нээгээд он сараа тавиад гарчгаа тавиа. Тэрэлж болоо. За гэр бүлийн гишүүдийн мэргэжил ажлын газар. За тавьсан уу? За бичээг дуусаагүй байгаа хүмүүстээ төр үлэрч. За одоо хүүхэд бүрийн урд ийм цагаан самар байгаа. За нэг ширээн сууж байгаа хоёр хүүхдийн нэг дундаа ашиглана. Хоёулаа хамтарч хосоороо хэрэглэнэ гэсэн. За дээрээс нь та нарын бас нэг маркер байгаа тийм ээ. За маркер аваад энэ цагаан самбар дээрээ за ажил болон ажлын газар гэд хэлүүлээ 2 хуваач. За бичээрэй. Цагаан самбар дээр бичээрэй. Ажил, ажлын газар гэх 2 хуваач. Та нарт тараад өгсөн юун дээр нь байгаа. За ийм маркер аваад бичээрэй. За ажил, ажлын газар гэд 2 хуваагаад төснөг хийч.
За зөвхөн энэ хүснэгтийг хийгээрэй багш нь. За ийм хүснэгтийг хийгээрэй. Хүснэгт. Зөвхөн хүснэгтээ хийгээрэй. Багш нь эндээс та нар ямар мэрэгжлийн ажил хийдэг ажлын газрыг хийх вэ гэдгийг сугалуулна заяа. За энэ ажлын газар гэсэн хүснэгтээ л хийчих. Хамтраад хийшөө. Хамтраад хийгээрэй хоёулаа. За хийсэн хүмүүс нь ажлын газар гэж бич. За болцсон уу? За бичээрэй энд. 2 хуваагаад ажлын газар. Голоор нь 2 хуваач. За ажлын газар. Аха. За жоохон жижигээр бичээрэй заяа. За бүгдээрээ болчихсон байна те. За одоо багш нь та нарын дундаас за сонсоорой. Багш нь та нарын дундаас багшд нь ийм 4 мэрэгжил байна. Энэ 4-ийг сугалуулна. За суглаад гарч ирсэн мэрэгжлийн хийдэг ажил болон ажлын газрыг нь бичиж шүү заяа. За гал мандахныг суулч. За юу вэ? Ойдолчин. За ойдолчин хүний хийдэг ажил болон ажлын газрын хүснэгтэндээ бичээрэй хамтраад. Хоорондоо ярилцаарай. Ойдолчин хүн юу хийдэг юм бол? За ажлын газар нь хаана байдаг юм бол? Шууд ажлынхаа доор ямар ажил хийдэг тэрийг бич. За 1 гэж тавьж байгаа тэгэрэй. Ажил хийдэг ажлын. За ойдолчин хүн юу хийдэг юм бол? За 800 сэргэлэн 2 дууссан байна. Номуудлан гоод аль 2 дууссан байна. За ихэнх нь дуусч дээ те 1-р салаа. Ажлын газар гэсэн шүү дээ. Ажлын газар. За бичээрэй хамтраад бичээрэй. Хоорондоо ярилцаарай. Юу хийдэг юм бол нэгийг бичээрэй. За ёо хийдэг ажил нэгийг ажлын газрын. Ажлын бич хийдэг ажлын. Ямар ажил хийдэг ойлголчин тий. За тэгээ бич. Зөв шүү дээ бич. За ойлголчин ямар ажил хийдэг? За одоо танилцуулъя. За намуудлан гоод аль 2 юу гэж хийсэн бэ? Босоод багштай танилцуулж. За 800 танилцуулаарай. Ажил нь юу вэ? За хэлээрэй. Ажлын бусдын ангийнхандаа сонсогдохоор чанга хэлээд өч. За ойдолчин гэдэг мэрэгчлэлтэй хүний за тэг сэргэлүүлж. Хувцас ойдог. Ойдлын газар ажилладаг. Хийдэг ажил нь хувцас ойдог мөн үү? Мөн. Ажлын газар нь ойдлын газар. За та хоёр. Ойдолчин даавуу хувцас ойдог. Аха, ажлын газар нь? Зөв байна. За та хоёр. Ажил нь?
Аха. За өөрөөр. За. За хэлээрэй. Юм ойдаг. За юм хийдэг зүйл нь юм ойдог. Ажлын газар нь. За. За хийснүүдээ дээшээ өргөчөө хөлтөөдөө хийснүүдээ дээшээ өргөе. Цагаан самбараа өргөөрэй багш нь харъя. Бүгдээрээ хийж чадчихв харъя. Бүгдээрээ багш руугаа харуулаад өргөч. За энэ хоёр хийсэн. За хийсэн. Хоёр хийсэн өргөөрэй. Дээшээ өргөөрэй харъя. Аха. За. За одоо тэгвэл дараагийн мэргэжлийг хий. Доотлолт нь бичээрэй. За яа. За дараагийн мэргэжлийг Төвшин Баяр суулж. За дараагийн мэргэжил барилгачин. За барилгачин хийдэг ажил ажлын газар нь бичээрэй. Хийдэг ажил ажлын газар. Зарминаас ажлын газраа зургаар илэрхийлж гин те. За бас болно шүү. Барилгын компани хаа. За барилгачин хийсэн үү? За хийсэн хүүхдүүд бусдад танилцуулах хүүхд байна уу? За төгөлдөр босоод хэлээрэй. Барилга барьдаг. Ажлын газар нь барилгын компани. За зөв та нартай таарч байна уу? Таарч байна те. За сэргэлт хоёр дууссан юм уу? За хэрүүлээрэй. Оо зөв. Өөр. За жоохон хурдан игээрэй хүүхдүүдээ. Барилга барьдаг. За энэ байшин барилга барьж байгаа зураг юм уу те? За зөв. За тэгвэл аха. За тэнүүн заяа босоод хэлээрэй. Байшин барилгын компани. Аха. За тэгвэл барилгачны ажил юу вэ? Хийдэг ажил нь байшин барьдаг, барилга барьдаг тий? Ажлын газар нь барилгын компани. За сайн байна. За одоо энэ маркер цагаан самбараа хэдүүлээ ширээнийхээ урд тавьчих бүгдээрээ. За одоо та нарын урд талд дугаартай юм цаас байгаа тийм ээ? За багшийнхаа хэлцээг анхаараарай. Натаас цаашаа тавьчих. За энэ дугаартай цааснаас нэг гэсэн дугаартай цаасыг аваарай. За нэг гэсэн дугаартай цаасыг аваад 1 минутын дотор хийшүү заяа. Багш нь харандаагаараа. За нэг гэсэн дугаартайг аваад багш нь 1 минутын хугацаа тавилаа. За сэрүүлэг дуурахаар. За эхлэх үү? За эхлэе багш нь эхлүүлсэн шүү. За тэгээ дууссан хүмүүсийн дэвтэр дээрээ наагаарай. Наагаарай, дэвтэр дээрээ наагаарай. За яарах хэрэг байхгүй, тайван хамгийн гол нь
Зөв хийх ёстой те. Дэвтэр дээрээ наагаарай. Зөвхөн нэг гэсэн дугаартыг авна гэсэн шүү. Нэг гэсэн дугаартыг аваад дэвтэр дээрээ наагаарай. Тэтрээ тавлаа. За. За 3 дугаар салааны хүүхдүүд 3 дугаар салааг багш нь харъя. За цаг дууссан шүү. За дараагийн багш нь 1 минутыг тавилаа. Одоо 2 гэсэн даалгаврыг суглаарай. 2 гэсэн даалгаврыг гүйцэтгээд дэвтэр дээрээ наашуу заяа. За минут эхэллээ шүү. Аха. 2 гэсэн даалгаврыг хэдүүлээ 2 минутанд хий заяа. Тий. Хийж гисэн бол дэвтэр дээрээ наана. Заавраа уншаад ойлгож байгаа тийм ээ. Одоо 2-ыг суглаарай. 2-ыг хийгээрэй. 2. За заавраа маш сайн уншаад хийгээрэй. Заавраа унш. Юу гэж байна? Зурна. Дугаарыг тойрог дотор бичээрэй. За нэг нь сувлагч гэж тийм сувлагч хаана? Тэгвэл энд 1 гэж тавих нь тий. За ингэж. За 2 дахь даалгаврыг 2 минутанд хий гэсэн тийм ээ. За эхний 1 минут өнгөрсөн байна. За хийж гисэн хүмүүс нь дэвтэр дээрээ наагаарай. Нэгийг наана. 2-оо бас наана. Дугаарыг тавь. Сувлагч гэж 1 дугаартай. Сувлагч хаана вэ? 1 дугаар гэдэг. Өмнөх дугаарыг тавиарай. За 2 минут өнгөрсөн. Амжсан уу? За амжсан хүмүүс наагаарай. Бэгаш. Окей, давхарлахгүй дээ. Хаана давхарлаад байна? Энэ юу? Энэ үү? Энд чинь за. Тэгээд энд чинь энэ болохоор за цаг дууссан байна. За одоо 3 дахь даалгавраа аваад гүйцэтгээрэй. 3 дахь даалгавраа хийсэн хүмүүс дэвтэр дээрээ наана. 3 дахь даалгаврыг бас адилхан 2 минут. За цаг явлаа.
За мэрэгжлийн зураг, ажлын газрын зураг маш анхааралтай хараарай. За дус. Та тэгж дамжсан уу? За наагаарай. За одоо дөрөв дэх даалгавар. Дөрөв дэх даалгавар дээр багш нь 3 минутын хугацаа өгье. За эхэлсэн. Ганц нөхцөл ажлын газрын сургууль. Ганц нөхцөл ажлын газрын сургууль. Тогоочийн ажлын газар нь засаад очиж. Нана. Тогоочийн ажлын газар уу? Тогооч хаана ажилладаг? За цаг дууссан. За одоо бүгдээрээ наацсан тийм ээ. За дөрөвдүгээр даалгаврын доор ийм өөрийгөө үнэлэх даалгавар байна уу? Байна. За одоо нэгээс 4 даалгавраа хэдүүлээ ярилцаад
хийж чадсан бол нэгдүгээр смайл дээр яах нь вэ? Инээжээ смайл зурх нь байна тий. За харин чадаагүй байх юм бол доошоо харсныг зурх нь байна тийм ээ. За нэгдүгээр даалгаврыг яаж холбосон бэ? За багштай тайлбарлаа, өөрийнхөө даалгаврыг тайлбарлаад өгөх юм байна уу? За нэгдүгээр даалгавраа харъя. Эхний гал командын компаниг гал санагчтай холбосон. За. Тэгээд багшийг сургуультай холбосон. за эмчийг эмнэлгийн газартай. Цагдаагийн хэлцтэй. За та нарт таарж байна уу? За тэгвэл нэгдүгээрх дээрээ инээж байгаа смайл зураарай. За одоо хоёрдугаар даалгавраа багштай хэлэх юм байна уу? Хоёрдугаар даалгавраа бусдаа тайлбарлаад өгөх юм. За пүрвдэрч. За эхний зураг юу вэ? Сувилагч. Нэгээр дугаарлаа. За энэ дээр харъя энэ юу вэ? Тариачин. Энэ эмч. Зураач. Багш. Сувилагч. Гал. Эрдэмтэн. Нисгэгч. Тогооч. Малын эмч. Дуучин. Цагдаа. За сайн байна, таарсан байна те. За хоёр дахь смайлаа зураарай. За гурав дахь даалгавраа багштай хийснээ хэлж өгөх юм байна уу? Гурав дахь даалгавраа. За пүрвдэрж босоод чангаар уншаад өгье. Тэр бол цагдаа, түүний ажлын газар, цагдаагийн газар. Тэр бол тогооч, түүний ажлын газар, хоолны газар. За бас нь тааруулж гараа. Тэр бол тэрэдэн. Түүний ажлын газар ферм. Тэр бол гал санагч. Түүний ажлын газар, галын газар. За та нартай таарсан уу? За эхнийх нь таарахгүй байна гэж. Эхнийх нь юу байсан бэ? Энэ бол нисгэгч. Түүний ажлын газар онгоцны бодол. Яагаад гэвэл энд онгоц нисэж байгаа зураг байна тийм ээ? За бас хоёр дахьыгоо смайлаа зураарай. За дөрөв дахь даалгавар одоо. Дөрөв дахь даалгавраа бусдаа уншиж өгөх юм байна уу? За тэнүүн заяа. За бус нь тааруулаарай. Бус нь чимээг орой. Сонсоорой. Батын наам эмч мэрэгчтэй. Сайн байна. Батын ээж ойлгож мэрэгчтэй. Тэр ямар ажил хийдэг вэ? Тэр уралсан цуудын дастан мэрэгчтэй. Батын эгч математикийн багш мэрэгчтэй. Тэр хаана ажилладаг вэ? Батын эгч сургуульд ажилладаг. Батын ах зоогийн газар ажилладаг. Бас ятуу хүмүүсийн дайлах дуртай. Батын ах тоогооч мэрэгчтэй. За та нартай таарж байна уу? За дөрөв дахь смайлаа зураарай. За смайлуудаа зурцсан уу? За одоо тэгвэл хэдүүлээ өнөөдрийн хичээлээ дүгнэе. За улаан ногоон шар өнгийн харандаа гартаа барьч бүгдээрээ. Улаан ногоон шар. За хурдлаарай. Улаан ногоон шар өнгийн харандаа. За багш нь дэлгэцээр асуулт асуунаа. За тэгээд А, Б, В гэсэн 3 хувилбар байгаа. Улаан дээр хариулт зөв гэж бодож байвал улааныг, шар дээр хариулт зөв гэж бодож байвал шарыг, ногоон дээр хариулт зөв гэж бодож байвал ногоон өнгөө өргөн шүү заяа. За эхлэх үү? Бүгд барьсан уу? Улаан ногоон шар өнгийн харандаага барьч. Улаан ногоон шар өнгийн харандаага барьч. За барьсан уу? Эхлэх үү? За эхний асуулт уншаарай. Хүнсний амттай сайхан хоол хийдэг энэ ямар мэрэгжил вэ? За улаан бол үсчин, шар бол тогооч, ногоон бол цагдаа гэж. За өргөөрэй. За бүгдээрээ шарыг өргөсөн байна тийм ээ? Хэдэн хүүхэд байгаа лээ? 42 байгаа тийм ээ? За 42-оор шарыг өргөсөн. За зөв хариултыг харъя. Зөв байна уу? Зөв байна. За дараагийнхыг нь уншъя. Барилгачин мэрэгжил эзэмсэн хөдөлмөр хийдэг вэ?
Аад нь хичээл заадаг. Улаан нь хичээл заадаг. Шар нь хоол хийдэг. Ногоон нь байшин барьдаг. Барилгачин хүн ямар ажил хийдэг вэ? За өргөе. За ногоон өнгөтэй 42 байна тийм ээ. За зөв хариултыг харъя. Зөв. За зөв байна. За гуравт нь мэрэгжил, ажил, ажлын зөв холбоорой. За энэ мэрэгжил гэдэг нь юу юм? Хичээл заадаг юм уу, сургууль юм уу, математикийн багш юм уу? Ажил хөдөлмөр гэдэг нь юу юм? Хичээл заадаг юм уу, сургууль юм уу, математикийн багш юм уу? Ажлын газар гэдэг нь хичээл юм уу, сургууль юм уу, математикийн багш юм уу? За энийг ингээ холбосон энэ дотроос зөв өнгийг сонгоорой. За ажлын газар гэхээр юу вэ? 3-ын А, Б, В гэдгийг аль нь зөв вэ? За ингээ харж гаад өргөөрэй. За өдөөш өргөөрэй. Болцсон бол өргөөрэй. Багш нь харъя. За өргөөрэй. За өргөөрэй. Төвшинбаяр өргөөрэй. За ногоон өнгөн те. 2. За 40 хүүхэд ногоон 2 хүүхэд шарыг гэсэн юм. За зөв хариултыг харъя. Юу вэ? Ногоон. За сайн байна. За өнөөдрийн хичээлээ тэгвэл ойлгосон байна те. За тэгвэл бүгдээрээ гэрийн даалгаварт та нар том болоод ямар мэрэгчлээ болохыг хүсдэг. Тэр мэрэгжлийнхаа хийдэг ажлыг болон ажлын газрыг өөрснөө зохиомжлоод, төсөөлөөд, дэвтэр дээрээ зураад ирээрэй заяа. За өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За